Сайн байцгаана уу? Уна ТV суугтаа тавтай морилцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд Америкт гарсан нэгэн хятад эмэгтэй холбогдсон хэргийн талаар ярьж өгөх гээд бэлдлээ. 2007 оны 8 сарын 8-ны лав гарагийн өглөөний 7 цаг 30 минутанд Лос Анжелесын Rowland Heights гэдэг нам гүмхэн хороолол нэгэн эмэгтэй хашгираанаар сэрдэг. Хөршүүд сандран хувцаач өмсөлгүй гарч ирцгээхэд Аз төрхтэй нэг эмэгтэй англи нэрэнд Манлинг Уильямс гэдэг нэртэй 28 настай эмэгтэйсэн гинтл солиорсон хүн шиг уйлж ойрлон туслаач гэж хашгираад гүйжсэн. Түүний хоёр гар нь цуснд бодогдчихсон хөл нүцгэн богино өмдтэй амнаас нь архины үнэр ханхалж байсан. Хажуу айлын Джеймс Браун гэдэг залуу түүн рүү ойртоход Манлинг амсгаадан миний нөхөр гэж гацаж сандран хэлсэн. Тэгээд хөршин 911 рүү залгах зуур Джеймс дотор ороод нөхрийнх нь байдлыг шалгахаар гэрлүүн гүйдэг. Гэрлүүн очиход гэр тас харанхуй хамар цоргих аимшигтай цусны үнрээр дүүрэн байсан. Джеймс гэрлүүн ороод гэрлийг нь асаатал тавилга, цахилгаан хэрэгсэл аяг тавг дээр нь хүртэл цус үсэрч гисэн шалан дээгүүр нь бүр цус урсаж байгаа юм шиг маш аимшигтай дүр зураглалтай байсан. Цагдаа нар хэдхэн минутын дараа хурж ирцгээхэд гэр нь аимшигтай заваан, хог, сав суулга, хайрцаг эд зүйлс нь бүр хөглөрч өгсөн. Тэгээ тэр дунд болохоор үүдний өрөөнд нэг эрэгтэй цусандаа утгалдсан байдалтай хэвтэж байсан. Тэр хэвтэж байсан залуу болохоор Манлингийн нөхөр Нийл Уильямс гэдэг 27 настай залуу байсан. Түүний хажууд мөрдөгчдийн хэрэгт хэрэгэлсэн гэж үзсэн цусаар дүүрэн самурайн сэлэм хэвтэж байсан. Цагдаа нарын хамгийн түрүүнд бодсон зүйл бол хүүхдүүд. Манлинг болон Нийл хоёрт 7 настай хүү Дэвн, 3 настай хүү Ян гэсэн хоёр хүүхдүүд байсан. Тэд яаран хүүхдүүдийн өрөөрөө гүйж ортол хоёр хүү тус тусынхаа орон дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Эхэндээ унтаж байгаа юм бахтаа гэж найдаад дуудсан чинь хүүхдүүд ерөөсөө хариу өгөхгүй байсан. Тэгээ цагдаа нар очиод шалгатал хоёр хүүхэд нь аль хэдийний амьсгал хураасан байдалтай орон дээрээ хэвтэж байсан. Давхар орны доод орон дээр нь 3 настай Ян өөрийн хамгийн хайртай баавгааныхаа хүрэмтэйгээ, дээд орон дээр 7 настай Дэвн Спонж Бобын хүнжил дотроо зүгээр л унтаж байгаа юм шиг хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Манлинг нэг өглөөний дотор нөхөр хоёр хүүхдээ алдсан гэсэн үг. Тэр ойрлж гашуудаж байсан ч гэсэндээ цагдаа нарт түүний байдал нь нэг л с ิจ гтэй санагдсан. Тэр дахин нөхөр минь амьдуу гэж асууж байсан хэдий ч хүүхдүүдийнхаа тухай л юусоо асуухгүйсэн. Тэгээ цагдаа нар бодохдоо эхлээд уг нь бол хүүхдүүдээ асуумарын яагаад хүүхдүүд асуухгүй байгаа юм бол гэж нилээн сэжиглсэн. Цагдаа нар түүнийг болон хөрш Джеймс зэрэг хэд хэдэн хүнийг хилцс рүү авчран байцаалт авч эхэлсэн. Манлинг хэлэхдээ би хоол хүнс авахаар ойрхон гарчгаад ирсэн гэж хэлсэн ч гэсэн удалгүй яриа нь өөрчлөгдөж нар мандахыг харах гэж 4 цагийн үед би уул руу явчаад ирсэн юм аа. Гарахтаа хаалгаа төгжээгүй гараа явчихсан юм шиг санагдчихээн гэх мэтчлэн мэдүүлгээ ол янзаар өөрчилж ярьж байсан. Мөрдлөгийн явцад цагдаа нар гэрийн компьютер дотроос нийлийн бичсэн байж болцсогүй захидлыг олсон. Тэнд болохоор хүүхдүүдээ алчхаад өөрөө араас нь явлаа гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Гэвч мөрдөгчд бол тэр бичвэрийг хуурамч гэж үзэж эхэлсэн. Учир нь хүүхдүүдийн биеинд гадны хүч хэрэгэлсэн шарх ерөөсөө олдоогүй, хоёулаа дээрээр амьсгалаа боолгож амь насаа алдсан шинжтэй харагдчихсан. Харин нийлийн биеийн дээр бол аимшигтай олон шарх зүссэн, дүрсэн, сорив бүр тоолж баршгүй их байсан. Түүнийг нэвтэлсэн самурайн сэлэм зүрхийг нь нэвтэлж уушгийг нь ч гэсэндээ гүн шархтуулсан байсан. Гидсэн дээр нь томоор X хэлбэрийн зураас хүртэл зурчихсан, хүзүүн дээр нь хүртэл хутганы шарх, гавлын ясан цуурсан, дотуур цус алдсан гэх мэтчлэн гарн дээр нь л гэхэд хэрэгтнээс өөрийгөө хамгаалах гэж оролцсон 22 шарх, хуруу нь хугарсан, хурууны өндөг нь хүртэл тасарсан тийм аимшигтай шинж тэмдгүүдтэй байсан. Энэ нь бол өөрийнхөө амийг хамгаалах гэж бүр хичнээн их тэмцэлцнийг нь харуулж байсан. Ийм олон байрлалын шархуудыг хүн өөртөө учруулна гэдэг нь бол ерөөсө боломжгүй тодорхой харагдчихсан. Тэгэхээр энэ бол амиа хорлолт биш аллаг гэдэг нь бол тодорхой харагдчихсан. Манлинг хэлэхдээ Нийл нууц хамрагтай байсан. Тэгээ тэрнтэйгээ жил гаруй болж байгаа. Тэр эмэгтэй хүн хөслөөд нөхрийг минь бас хүүхдүүдийг минь амь насыг хөнөөлгсөн байхаа гэж ярьж исэн. Тэгээ энэ тал руу ч гэсэндээ энэ хэргийг ол чиглүүлэх гэж оролдож исэн. Гэвч ямар ч баримт нотлогоо бол байгаагүй. Цагдаа нар Манлингийн машиныг шалгаад үзсэн чинь нэг түлхүүр тэгээд бас цустай тамхины хайрцаг олдсон. Тэгээ тэр
тамхины хайрцаган дээр байгаа цусыг шинжилээд үзэхэд ДНХ нь болохоор нийлийн ихтэй яг таарч исэн. Тэгээ Манлингийн хувьд болохоор би өчигдөр шөнө гараад тамхи татсан гэж мэдүүлсэн байсан. Тэгтээ тэр хэлэхдээ болохоор нийлийг амьд байхад гэрээсээ гарч тамхи татсан гэсэн үг. Тэгэхээр энэ нь хэрвээ үнэн гэх юм бол нийлийн цус бол тамхины хайрцаг дээр байх ямар ч боломж байхгүй, харин хэрэг үйлдэгдсэний дараа хэрвээ гараа тамхи татсан бол нийлийн цус бол тамхин дээр байх боломжтой байсан. Цагдаа нар Манлингийг с сэжигтэй байгааг нь мэдсэн учраас баг зэрэг шахалт үзүүлээд жоохон дарамтлж эхэлсэн. Тэгсэн чинь Манлинг эцэст нь бүх үннээ ол хүлээсэн. За Нийл Уильямс буюу амь насаа алдсан залуу 1980 оны 5 сарын 19-нд Калифорниад төрсөн ээж Джейн Дүү Марла хоёрын хамт Лос Анжелест өссөн. Аав нь багада гэр орноо орхисон учраас Нийл бол яг тэр айлын өрхийн тэргүүн шиг явдаг байсан тийм хүн байгаа. Маш дүлгөөн зан ааштай хүү байсан баг бахта. Star Wars, Star Trek гэдэг компьютер тоглоомуудад маш дуртай, бас сэлэмүүд сонирхдаг. Ялангуяа самурайн сэлмийг бол нэлээд сонирхдаг. Тэгээд яг тэр амиа алдсан самурайн сэлэм нь болохоор Никийн хадгалж байсан өөрийнх нь сэлэм байсан. За харин эхнэр Манлинг нь болохоор 1979 онд төрсөн. Тэгээ түүний бага нас бол нэлээд хар бараан байсан. Хүсээгүй жирэмслэлтээс төрсөн гэж эцэг эхийн түүнийг үл хайхарч зандарч байнга доромжилж өсгсөн. Сургуульд байхдаа ч гэсэн хавчигдаж ганцаардсан охин байсан. Тэгээд бусдын хайрыг авахын тулд бол маш их хичээдэг, хүмүүст таалагдах гэж оролддог тийм охин байсан. За ингээд энэ хоёрын хувьд болохоор ингээ хоёр өөр хүмүүжлэр өсөж торноод 1999 онд найзынхаа танилцуулсан уулзалтан дээр хоорондоо танилцаад бие биендээ татагдаж эхэлсэн. Удалгүй Манлинг жирэмсэн болж 2000 оны 7 сарын 26-нд том хүү Девонийг төрүүлэн 2001 онд тэр хоёр гэрэлцгээсэн. Нийл Диснейлэндэд ажиллаж Манлинг ресторанд ажилладаг байсан. 2003 оны 9 сарын 27-нд хоёр дахь хүү Яан нь мэндэлж гэр бүл нь дөрвүүлээ болсон. Яг гаднаас нь харахад бол маш ад жаргалтай гэр бүл шиг харагдаж байсан боловч бодит амьдрал нь бол нэлээд хүнд. Манлинг өдөр шөнөгүй ажиллаж гэр орны бүх ачааг нуруунд дээрээ үүрч, Нийл харин гэртээ тоглоом ажилд бараг явахгүй, гэрийн ажилч хийдэггүй, гэртээ ихэнх цагийг өнгөрөөдөг байсан. 2006 онд Нийл хуучин ажилласаа гарч шинэ ажилд орон даатгалын борлуулалт хийх гэж үзсэн боловч энэ ажил нь бүтлгүйтэд ахаад л ажилгүй болсноор ер нь бол эхнэр нөхөр хоёрын хооронд маргаан тасархай байсан. Манлинг бүр салъя гэхэд Нийл хүүхдүүдээ аавгүй өсгмөөргүй байна. Би өөрөө аавгүй өссөн учраас хүүхдүүдээ аавгүй өсгөж чадахгүйгээд салахыг олж зөвшөөрдөггүй байсан. За энэ байдлаар явсаар агаад Манлинг сэтгэл гутрал уур хилэнгээр дүүрч орой бүр баараар найзуудтайгаа зугаацж цэнгэж явдаг болж эхэлсэн. 2007 оны 6 сард тэр MySpace-д орж хуучин найзуудтайгаа холбогдож чатлж агаад X найз залуу болох Жонтойгоо дахин чатлаад уулзаж эхэлсэн. Тэгээ Жон болохоор чи гэр бүлтэй хүнтэй уулзмааргүй байна. Чи үнэхээр надтай үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол нөхрөөсөө салаа гэж Манлингт хэлсэн. Тэгээ Манлинг бодохдоо нөхөр маань надаас салахгүй юм чинь би энэ амьдралаас зүхтах хэрэгтэй гэж юу н тухай үед шийдсэн гэж байгаа. Тэгээд 2007 оны 8 сарын 7-ны орой бүхнийг дуусгахаар шийдээд Нийл гадуур хооллож байх зур хүүхдүүдтэй хамгийн дуртай пиццаг нь авчирч өгж идүүлээд унтуулсан. Тэгээ хайртай хүнжил дуртай тоглоом бүгдийг нь ойр орчимд нь тавьж хоёр хүүхдээ хөвтүүлээд унтсан хойнон дээр авч очиод эхлээд Яаны амь насыг хөнөөгөөд дараа нь болохоор хүү Девоныхаа амь насыг хөнөөсөн. Орой 9 цаг 30 минут гэхэд хоёр хүү хоёулаа амь насаа алдсан байсан. Манлинг хоёр хүүгээ хөнөөсний дараа компьютер хасаагаад MySpace-д ороод Жонny байршлыг шалгаад найзуудтай уулзъя гэж мессеж бичээд шүршүүрт орж хувцас солиод тэдний байгаа баар руу явсан. Манлингийн төлөвлөгөө нь болохоор Нийл хүүхдүүдтэй маш их хайртай залуу байсан учраас Дэвин Янгүүгээр бол би хизээч амьдрахгүй гэж угаасаа ярьдаг байсан. Тиймээс гаднаас гэртээ орж ирээд хүүхдүүдийн амь насаа алдсан байгаа харах юм бол шок нь орж өөрийнхөө амь насыг хөнөөгөөд өөхөх бах гэж төлөвлөсөн. Тэгээ тэгж ботсон учраас яг Нийлийн өмнөөс гэрээслэл маягийн зүйл бичээд үлдээсэн байсан. Шөнийн 12 цаг 30 минутанд Манлинг гэртээ буцаж ирсэн. Тэгэхэд нь Нийл бол юу ч болоогүй юм шиг компьютерийнхаа өмнө тоглоом тоглож сууж исэн. Хүүхдүүдээ амь насаа алдсан гэдгийг Нийл мдээгүй, шалгаагүй байсан гэсэн үг байна. Галтогоо нь хог хайрцгаар дүүрэн новширчсан, хөглөрчгсөн харагдсан. Тэгээ энийг нь хараад Манлингийн уур хурч бүр тесэрч тэр хоёр хоорондоо муудалцаж эхэлсэн. Тэгж байгаад шөнийн 1 цаг орчим Нийлийн цуглуулгууд руу очин түүний хадгалж исэн самурайн сэлмийг аваад латекс бэлий өмсөөд унтаж байсан
Нийл рүү дайрсан. Нийл сэрээд зүгтах гэж оролцсон ч гэсэндээ Манлинг араас нь явж дахин сэлмээрээ түүнийг сэлэмцээрээсэн. Ингээд Нийл бол өөрийгөө хамгаалах гэж маш олон удаа оролцсон боловч эцэст нь гар гээд бүх бие Нийлс шарах сорив босон ч гэсэн өөрийнхөө амийг аварч чадаагүй. Дараа нь Манлинг өглөөний 4 цагт ойролцоогоор цустай хувцас сольж хаалгыг төвчөхгүй орхин машина хүн хөлгүй газар аваачиж хуучин хувцас хайчгаад уул руу өсөж тамхи татаж баг зэрэг зогсож агаад буцаж ирээд Нийлийн компьютероор өөрөө бичсэн юм шиг нөгөө захиаг нь гаргаж ирээд гэрээсээ гарan орилж ашгарангүйж эхэлсэн нь тэрээсэн. Ингээд мэдээж хуршүүд нь 911 дуудаад тэгээ цагдаа нар ирсэн байсан. Тэгээ цагдаа нарын олсон зүйлс бол хүүхдүүд ямар ч шарах сориггүй амьсгалыг нь бууж амнасыг нь хөнөөсөн болох нь мэдэгдэжсэн бол Нийлийн биен дээр бол бүр маш олон тооны шарах сорив байсан. Мөн машин дотроос олдсон Нийлийн цустай тамхины хайрцаг ер нь бол эдгээр бүгдээрээ нийлээд хэргийг Манлинг үйлдсэн гэдгийг нь бол зааж исэн. Манлинг 2007 оны 8 сарын 9-нд ер нь өөрөө бүх хэргийг хүлээсэн. За ингээд түүнийг шүүхээс болохоро 3 хүний амь насанд хүрсэн гэж үзсэн. 2010 онд буруутайг нь тогтоож 11 онд шүүгчийн зөвлөмж гарч 2012 оны 1 сард түүнд цаазын ялыг оноосон. Калифорниад маш олон хүмүүс цаазаар ахуулахаа хүлээгээд ингээд цаазын ялтай байж идэг. Тэгээ энэ дотор бол Манлинг орсон гэсэн үг. Тэгвэл яг одоогийн байдлаар бол цаазын ял нь хэрэгжээгүй байгаа юм байлээ. За ингээд өнөөдрийн та бүхэн түлтгэж хүргэсэн хэрэг маань энэ түрээд өндөрлж байна. Тэгээд яг бага наснда өөрийгөө хүсээгүй хүүхэд гэж дуудуулж ер нь нэлээд шархтаа өссөн Манлинг үнэхээр яг зүрх сэтгэл нь хатуурсан байсан уу? 2 хүүхдийнхээ амь насыг хөнөөгөөд нөхрийнхөө хүртэл амь насыг хөнөөгөөд ингээд гэр бүлээ хаяхын тулд ингээд өөрийнхөө ямар ч гин буруугүй 2 хүүхэд олоод нөхрийнхөө амь насыг хөнөөсөн үнэхээр харамсалтай, маш аимшигтай хэрэг байлаа. 2 хүүхдийнх нь хувьд бол ингээд юу ч мэдгүй зүгээр гэртээ унтчихэна л гэж бодоод өөрийг нь хамгийн их хайрладаг гэж ботсон ээжийнхаа гарт амь насаа альцсан үнэхээр эмгэнэлтэй аимшигтай ийм хэрэг байлаа. Өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ түрээд өндөрлж гин. Тэгээд та бүхэн комент хэсэгт өөрсдийнхөө сэтгэлийг бичиж үлдээгээрэй. За тэг хэрвээ сувг дээрээ лайк, subscribe дарж амжаагүй байгаа бол лайк, subscribe дараад сувгаа дэмжээд өгөөрэй. За өнөөдөр ч гэсэн миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй эргээд дараагийн дугаараар уулзцгаая.